50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд ор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг орогдож байна. Нэг үрсэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үлт супер шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ивент төлөвч Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy. Нэвтрүүлгийн ивент төлөвч санхүүгийн боловсролын дэмжигч Олонт банк. Нэвтрүүлгийн ивент төлөвч Туркийн цэвэр жимсний жуус Тамек. Самбайцхан өргөм үзэгчтэй Монголын үндэсний боловсрол сүг телевизээс хэрэглэн уулдаг 50 сая он шоуны нэвтрүүлгийн ялжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн оролцогчд маань тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд оролцогчдоо уфтан алцгаая. За сайн байцгаана уу? Сайн байна 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 уу? За өөрсдөө манай телевиз үзэгчдэд тавчхан танилцуулахгүй юу? За намайг Мөнх хоёр гэдэг. За өөр нэг нэр нь болохоор Беки гэж дууддаг. Беки гэж дууддаг. За. Дуучин. Зөв. За намайг Батмөх гэдэг. Энэ хүн тав хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би New Жуулчин хувьцаат компанид гэрээт орчуулагч хийдэг. За. Тэр үеэлүүд. Үеэлүүд. Тий, үеэлүүд. За. За, үеэлүүд хэдэн төгрөг хожиж гэж бодож орж ирв. Уу яг нэг тийм тоомоо бол бодсонгүй. Зүгээр Өөртөө сорил гэж ирнэ бодлоо. Тий. 50 сая. Үзээд алдъя. Үзээд алдъя гэж бодлоо. Яагаад болохгүй. Сонирхолтой нэвтрүүлэгч тий. Үзэгчдэг маш. Энэ бол үзэгч дуртай. Телевизээр гэртээ үзээ сууж явахт ер нь хариулж явах юм уу? Хариулах асуултууд би хариулж чадахгүй ч асуултууд бас Чадахгүй юмнууд бас байна уу тий? байна. Тэгээд чадахгүй дээр ер нь яавал дээр юм шиг харагдаж байна. За тэгэл одоо бас нэг Зөв хуваах хэрэгтэй байгаа зөв тий. хуваах, цагаа зөв тооцох. Бас тэгээд бас аз бас байх шиг байна. Асуултаа бас дээр нь сайн Тий, асуултаа бас их сайн ойлгох хэрэгтэй юм. Үг болтоо. Үг болгон дээр нь тогтож л. За. За 50 сая төгрөг энэ байна. Та хоёрын мөнгө. Мөнгөндөө хурж болно. Та хоёрын мөнгө. За ингээд 50 сая төгрөгтэй болчлоо. Нэвтрүүлгийн дөрвийг танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. Нэгээс дөрөвт асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг тавьж болно. 5 6 7 асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг тавьж болно. Сүүлийн 8 асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг тавьж болно. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. Дөрөв нь өрдөөл энэ. Асуух зүйл байна уу? Баггүй. За. Тэгвэл эхлэе. За. Та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Монгол хамтлаг видео тоглоом. За чи Монгол хамтлаг гэхээр одоо Монголын хамтлаг дууч. За тэр дундаа хамтлагууд л байгаа юм л да. гаргаж ирсэн цомгийн нэр мэр ч юм уу эсвэл одоо Байж тоглолт Монголынхын тоос байж болох юм те. видео тоглоом бол нэг хобби л юм. Тийм. Видео тоглоомч одоо сүүлийн үед бүр тоглохооч байлж те. За Монгол хамтлаг юм. За. Аль нь вэ? За Монгол хамтлагыг авъя. Монгол хамтлаг уу? За. Оролцогч маань нэгдүгээр асуултынхаа сэдвийг Монгол хамтлаг гэсэн сэдвээр сонгосон байна. Хэрэгсэн дээр одоо 4 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Lumino. Хоёрдугаар дэлгэц Татар. Дандаа хипхоп хамтлаг. Гуравдугаар дэлгэц Камертон. За. Дөрөвдүгээр дэлгэц Номин Талс. Намын таст гэнэ. 2004 онд Их Британийн East 17 хамтлаг Улаанбаатар хотод Монголын аль хамтлагтай хамтран тоглолт хийсэн бэ? Lumino, Татар, Камертон, Номин Талс. Цаг явлаа. За би ч ер нь Lumino санаад байна. Татар Камертон болохоор юутай байсан бэ? Нөмөрсөд хийсэн. энэ тас тул хийгээгүй. Lumino шиг байна.
Татар би сайн. Татарын гадны амтлагтай хийж байгаа. Камертоны нөмөрсөд байсан тоглолт сайн. Итгэлтэй байна уу? Цагийг зогсоох уу? Домино байна да. E17 домино. Зогсоох уу? За цагийг зогсоё. За цагийг зогсоё гэлээ бариулъя. ...2004 онд Их Британийн Инс-17 хамтлаг Монголын аль хамтлагтай Монголд тоглолт хийсэн бэ гэсэн асуулт байлаа. Lumino, Татар, Камертон, Номитаст гэсэн дөрвөн хамтлагийн нэр гарч ирсэн. Оролцогчд маань Lumino гэсэн хөлбөр дээр 50 сая төгрөгөө бүгдийг тавьсан байна. Итгэлтэй байна уу? Гэхдээ Босно. Яг энэ үзнэ үү? үзээгүй. Би бол үзээгүй. Би бол үзчихсэн санагдаа. Үзчихсэн үү те? Гэтэ номерсийг ч үзчихсэн. Би бол аль алийг үзээгүй юм байна. Камертон номерс юу? Тэгээ Lumino S17 гэдэг. За зөв хариулт гарыг. Тунтас хамтарсан үлдээ байгаа бах тий. Татарыг би сайн мэдэхгүй байна. Бариулъя. За оролцогчд маань нэг асуулт амжилттай давж чадлаа. Lumino East-17 хамтлагтай тоглож байсан зүг байлаа, тийм ээ. 50 сая төгрөгтэй оролцогчд маань одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчдээр Туркийн Тамек брендийн цэвэр жимсний шүүс, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Монголын хамгийн том loyalty хөтөлбөр Candy ажиллаж байгаа билээ. Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таны мэдэх үе. Хөл бөмбөг авал яа тий. Ер нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дотор асуултууд асуух нь шүү дээ. Тэр хүрээнд гэсэн үг шүү дээ. Тэр хүрээнд л гэсэн байх нь шүү дээ тий. Таны мэдгүй бол нэлээ өргөөр хийж байж. Өргөөр таалж байж. Хөл бөмбөгч яг нөө дааш тэгээд дэлхийн аварга гэдэг яг нөө нэг хүрээнд багтаагаад бас арай гайг болчих. Гайг болох бол. Тэр бас одоо тэн дотроос нарийн ширээ юм ороод ирэл бас жоохон төвөгтэй л юм. Тийм л юм. За тэгвэл За нэ. За хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо дөрвөн хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Аргентин баруун Герман 1986 он. Хоёрдугаар дэлгэц Франц Бразил 1998 он. За. Гуравдугаар дэлгэц Бразил Герман 2002 он. Дөрөвдүгээр дэлгэц Аргентин Герман 2014 он. За, дандаа финалын тоглолттой. За асуулт гарыг. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх эдгээр тоглолтуудын алинд нь илүү олон гол орсон бэ? Ингэсэн. Аргентин баруун Герман 86 он, Франц Бразил 98 он, энд хоёр гол. Бразил Герман 2002 он, Франц Бразил 3-0, Аргентин Герман 2014 он. Аргентин Герман 1986 онд чинь 3-2-оор Аргентин авчихсан байхгүй. 3-2-оор авчихсан гэдэг. Энэ тоглолт. Дараа нь 90 оныхт нь Герман болохоор Аргентиныг 1-0-оор авчихсан байхгүй. Тэгэхээр олон голын тоо ирж байгаа юм. Энд бол 3-0-оор Франц авчихсан. Энд бол 2-0-оор Бразил авчихсан. Тэгэхээр 2 гол 3 гол орсон. Энд 1 гол. Тэгэхээр энэ л бас тарах гэдэг. Бол. тэр чинь бүх орсон гол бөмбөгийн тоо шүү дээ тийм. Гол олон гол тийм зөв баггүй. Яа цагийг зогсоох уу? За цагийг зогсоо. Цагийг зогсоё гэж баярлалаа. За оролцогчд маань хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн сэдэв байсан. Аргентин баруун Герман 1986 он, Франц Бразил 1998 он, Бразил Герман 2002 он, Аргентин Герман 2014 он гэсэн дэлхийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтууд нэр гарч ирсэн байна. За эдгээр тоглолтуудаас аль тоглолтын дээр нь хамгийн олон гол орсон бэ гэсэн асуулт байсан. Аргентин Герман 2 дээр 1 гол орсон. Марио Götze нэмэлт цагт хийсэн. Götze-гийн хийсэн гол. За Бразил Герман Роналдо 2 бөмбөг хийсэн. Оливер Каны хаалганд. За Франц Бразил Зидан 2 бөмбөг, Petit 1 бөмбөг ингээ 3-0-оор хийсэн. 3 бөмбөг. Аргентин баруун Герман. За энэ дээр бол яг хин гол хийснийг бол би яг санахгүй байна. Гэхдээ 3-2 гэж би яг нөгөө номноос уншиж хийсэн юм байна. За энэ 5 гол орсон. Тий 5 гол орсон. Тэгээд Аргентин авраг болж ирсэн. Марадона яг
гарч ирж ирсэн үе санагдаж байна. Дараа нь 90 онд энэ хоёр дахиж финалд үлдээд Бременыг Бремен торгуулийн цогцолтоор гэдэг баха. За Бразил Герман 2002, Аргентин Герман 2014 боловсруулж таарсан. 1 гол орсон, 2 гол орсон тоглолтууд. Тий. Ойлгомжтой. Франц, Бразил 3 гол орсон. За оролцогчид маань 2 дахь асуултанд амжилттай хариуллаа. Тэдэнд 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байгаа. Одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Амтан сонин хачин. Санаач ч одоо тэгээд юу болж таарах вэ? Амтан бол амтан дотроо байх бах та. Тий. Тийм л амарч болох. Санаач энэ чи юу гэж бодож байна? Би бол амтан. За оролцогчид маань 3 дахь асуултынхаа сэдвийг амтан гэсэн сэдв сонгож байна. Дэлгэцэн дээр одоо 4 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц хан гарч шувуу. 2-р дэлгэц ганц эвэрт морь. 3-р дэлгэц луу. 4-р дэлгэц галт шувуу. За. Феникс. За асуултыг харъя. Шотланд улс үндэсний бэлэгдлийн амьтнаар бодит бус нэгэн амьтныг нэрлсэн байдаг. Эдгээр домгийн амьтдын аль нь Шотланд улсын үндэсний бэлэгдлийн амьтан бэ? Хан гард шувуу, ганц эвэрт морь, луу, галт шувуу. За хангард луу. Хангаа биш. Хятадын хангаа биш. Галчуу дээр. Галчуу дээр. Галчуу бол Галчуу бол нэлээ. яг л нөгөө Harry Potter дээр чинь Phoenix шоу гардаг байхгүй. Зохиолч нь Шотланд шүү дээ. Тэгээ Phoenix шоугаа айгу юу бичсэн бэ тийм. Ганц эвэртийг ганц эвэрт. Галчуу ганц эвэрт чи юу лээ? нөр тон юм шиг юу. 35 секунд үлдсэн байна. Үндэсний бэлэгдээ юм шиг. Тэг. За. Юунд тавьчих. Ганц эвэрт бэлэгдээ. 20 секунд үлдсэн байна. 15 секунд үлдсэн байна. 9 8 хан гарч шувуу, ганц эвэрт морь, луу, галт шувуу гэсэн дөрвөн домгийн одоо амьтад гарч ирсэн байна. Шотланд улсын бэлэг тэмдэг эдгээрийн аль нь вэ? За галт шуул бах та. Феникс гэдэг Феникс гэдэг. Феникс гэдэг гэж да. Галт шуу. Галчууг. За тэр гэхдээ Шотландын бэлэг тэмдэг мөн үү? Яг Шотланд ч нэг бас нэг өндөр уулс нуруудтай. Тэгээд ерөнхийдөө бол шуутай их ойр. Тийм үү. Тэгээд нөгөө галчуу гэдэг утгаараа би бол зүгээр яг үлгэр домог дээр л тэр авийн одоо тийм ямар нэгэн байдлаар Феникс гэж айгуух би уншижсэн санагдаад байгаа байхгүй зүгээр англи дээр нь. Тиймээс гадна Harry Potter зохиол байгаа шүү дээ цуврал сүүл кино болж гарсан. За тэн дээр болохоор зохиолч нь Шотланд хүн байхгүй. Тэгээ тэр зохиол дээр бол яг галчууны тухай ч юм уу одоо галчуу бол ийм агуу шувуу, домгийн шувуу, нулимс нь одоо шарахыг эмчилдэгч гэдэг юм уу те. Тэгээд тийм утгаа айгүй их бичсэн байсан байхгүй. Тэгээд магадгүй Луу яах вэ? луу дорных хятадтай дорн зүгийнх. Гэтэ Румын Лох Несс нуурын мангас гэд нэрлэдэг чинь одоо бас нэг тийм луу шахуул юм байдаг үстэй. тэгээ луу гэхэлэр ягаад ч юм дорны ламттай сонсогдоо. Эсвэл Унгарч чөлөө Румын чөлөө бас луугаар их. Лууны Гэтэ үндэсний бэлэг тэмдэг гэж байгаа болохоор бас луу бол илүү жоохон дорн зүг рүүгээ бэлэг тэмдэгээр болоо явж дээ. За монголчуудад бол луу бас бэлэг тэмдэг байсан байдаг тийм байдаг. Дөрөв хүчний нэг нь луу байдаг. манай хүмүүн мөн чинь луу үстэй Тий. За ганц эвэрт мөр. Энд ч одоо нөө unicorn гэл яг тий. домгийн хөвчлэн хүүхдийн үлгэр дээр л гардаг. Тий.
Нэгдээ Шотландын бэлэг тэмдэг байх боломжтой тийм. Хангар бол хангард бол одоо энэ бол одоо илүү манай Монгол талдаа манай бэлэг талд ойрхон сонсох. Манай талд их ойрхон Тэгээ яг тэр өөр газар тийм хангарч шүү гэж юм сонсож байна. За оролцогчд маань ганц эвэрт морь гэсэн хувилбар дээр 7 сая төгрөг тавьсан байна. Үлдсэн мөнгөө галчуу гэсэн хувилбар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Тэр луу Луул дорны амтан баг. дооны гэхдээ би зүгээр амиг юм дээр луу бол харж байна. Одоо тэр Дракула гэдэг үг шүү дээ. Өнгөрөх болоо Румыних болоо. Тэр чинь юу гэдэг вэ? Бас луу гэсэн утгатай үг юм байлээ. Тэр нөгөө Lord of the Rings хоббит дээр ч бас Шотланд яваад луу гардаг. Тий, луу гардаг л да. Би сүүлд үзсэн юм даа. Гэтэ үндэсний бэлэг тэмдэг арай биш байгаа. Галчуу, Феникс. Феникслина одоо Harry Potter. Хангарч уу биш болж таарлаа. Mockingjay дээр ч бас галчуу. Нарны дээр бас гардаг. Нарны дээр бас. Энэ жил угсаа манай Монголын бэлэг дээ. Тий, нугасаал манай тал сонсогдоод байсан юм л да. Луу л одоо дорны лантан да. Ятад Луу бол биш байгаа. тий. Тэрхэмжтэй сурчлагын дараа эргээд уулзцгаая. Эвдрүүдийн ивент тэтгэгч Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy. Эвдрүүдийн ивент тэтгэгч санхүүгийн боловсрол. Эвдрүүдийн ивент тэтгэгч Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy. Эвдрүүдийн ивент тэтгэгч санхүүгийн боловсролыг дэмжигч Олонт банк. Тэрхэмжтэй та бүхэн яг одоо боловсрол сувгчлээс дээр 50 сая мөн шоу нэвтрүүлгийг үзэж байгаа нэвтрүүлгийн оролцогчд маань 3 дахь асуултанд хариулж байна. Хангарч уу, ганц эвэрт морь, луу, галчуу гэх зэрэг үлгэрийн амьтад дэлгэцээр гарч ирсэн байна. Эдгээр амьтдын аль нь Шотланд улсын үндэсний бэлэг тэмдэг вэ гэсэн асуулт байна. Ганц эвэрт морь гэсэн хувилбар дээр 7 сая төгрөг, галчуу гэсэн хувилбар дээр 43 сая төгрөг тавьсан байна. Луу гэсэн хувилбар дээр мөнгө тавиаг байгаа. Учир нь оролцогчд маань 2 дахь асуултыг 50 сая төгрөгтэйгээр бүрэн бүтнээрээ давж чадсан юм. Луул дорны амт. Ерөөсөө над ягаад ч юм Шотланд зүгтс ерөөсөө буухгүй байна. Ганц эвэр тань. Яс. Хатсан 43 сая төгрөг доош хонлаа да. Галчуу биш болж таарлаа. биш болж таарлаа. Шотландын бэлэг тэмдэг. Одоо бол хүн байгаасаа гэж бодож байна. Ганц эвэртлэнс таах гэдэг. Тэгээ ер нь нэлээд сэлбэр эдгээр дээр бас нэрээгээ сүүл бодсон ч бас дарддаг шсэн. Ганц эвэрт өөдөөдс нь харуулаад цогж байгаа гарч. Оролцогчд маань 3 дахь асуултанд хариулж дууслаа. Гэхдээ 43 сая төгрөг доош хонлаа. 7 сая төгрөг тэдэнд үлдсэн. Уг нь бол 50 сая төгрөгтэйгөө нэгдэх 2 дахь асуултуудыг давж гарсан байсан. 3 дахь асуултан дээр 43 сая төгрөг доош хонлаа. Шотланд улсын үндэсний бэлэг тэмдэг бол ганц эвэртэй морь байдаг юм байна. 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Хүүхэд шагнал. За хүүхэдч бол өстой баахал юм орж байгаа байна. Тий. Шагналгүйгэл Нобелийн шагнал эсвэл манай дотоод Оскарын шагнал, Нобелийн шагнал. За шагналыг авах юм уу? За шагналыг. За шагналыг авъя. За. Оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдвийг шагнал гэсэн сэдв сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц энх тайван. 2-р дэлгэц эдийн засаг. 3-р дэлгэц уран зохиол. 4-р дэлгэц хим. За Нобелийн шагнал уу? Нобелийн шагналд сүүлд нэмэгдсэн салбар нь эдгээрийн аль нь вэ? Энх тайван, эдийн засаг, уран зохиол, уран зохиол ихнээсээ байсан. Тийм үү. Цаг явлаа. Их тайван нэлээд сүүл байжсэн баг шүү. Чи нөгөө дэлхийн 20 дугаар дайн гарснаас хойш. Эдийн засаг байсан, хим угаасаа байсан. Хим угаасаа байсан. Уран зохиол байсан. Эдийн засаг бас тэгтээ сүүл
эдийн засгийн ихтэй хоёрын нэг. Энэ хоёр бол уусах шүү. Энэ ч бүр анханасаа байсан. За энэ нэрийг 40 секунд үлдсэн байна. Ер нь бол хүүтэн дайн дээрээс хойш гэх таймер руу хажууд бүгд өгдөг болсон байсан гэдэг. Сахуунах. Миний бодлоор таймтай. Эдийн засгийн бас 15 секунд үлдсэн байна. 9 8 оролцогч маань дөрөвт асуултанд хариуллаа. Инх тайван эдийн засаг уран зохиол хийм гэсэн дөрвөн хариулт гарч ирсэн. Эдгээрээс аль нь Нобелийн шагналд хамгийн сүүлд орсон шагнал вэ гэсэн асуулт байлаа. Инх тайван гэсэн хэлбэр дээр 4 сая төгрөг, эдийн засаг гэсэн хэлбэр дээр 3 сая төгрөг тавьсан. Хийм бол ерөөсөө анханасаа л байсан. Яг Нобелийн шагнал анханасаа л байсан. Мария Кюри 2 3 удаа авсан байдаг Чи авсан? баг. Мария Кюри тэг хиймч. Аха. Тэг уран зохиол гэсэн эртнээсээ бас урт хугацааны түүхтэй учраас Нобелийн шагналыг санаачлагч үед бас анх орсон шүү. Цуг байж исэн. Пастернак 58 онд илүү нөгөө Живаго зохиолоор илүү дээ. Нобелийн шагналд нэр дэвшээ те. Тухайн үед нөө Мань Үнэчийн зохиолыг хориглочихсон. Тэгээ 86 онд хүүхд нөлөө ачин нөлөө явж авсан гэдгийг. За. Эдийн засаг хэдийнээс үү? Би бол одоо яг сүүл санахын эдийн засаг жоохон сүүл рүүгээ байсан санагдаад байгаа. Сүүлдээ хэдийд. Гэхдээ харин сүүлдээ би инх тайвны өмнө хойно гэдэг дээр жоохон эргэлзчихэд байна. Ер нь бол эдийн засгийн салбар Горбачев ч 86 онд перестройк 89 онд авсан уу? 89 онд баха. Перестройкийн үеэр л. тий. Одоо хүүтэн дайныг одоо устгаж тийм ээ. тий. Коммунист лагерыг задлж одоо арчилсан чөлөөт нийгмийг бий болгоснороо Нобелийн шагнал авсан шүү дээ Горбачев. Тэгсэн. Гэхдээ хэдэн онд авсан Инх тайвны их тайвны тэрнээс тий. өмнө хойно л гэж юм уу тий? тэрнээс өмнө хойно. Гэхдээ баг эдийн засаг би өмнө гэж зүгээр таамаглаад тэгээд эргэлзээд байгаа болохоор салгаад тавьсан. Ер нь бол хамгийн сүүлд олгож гиснэг бол баг инх тайвныг бол гэж бодно. Яг тэгэхээр 2 дугаар дайнаас хойш ер нь инх тайван гэдэг асуудал бол дэлхийд айгүй чухал яригддаг асуудал болсон. Тэгээ хүүтэн дайны үе, Персийн булангийн дайн, хоёр солонгосын дайн гэдэг ч юм уу те. Эдийн засаг бол баг 2 дугаар дайнаас өмнө л өгөөд эхэлжсэн сайхан. Гэтэ эднэрээс бол сүүлд юунаас бол. За зөв хариулт гарцгаая. Барак Обама Би зүгээр нэг номноос уншижсэн байхгүй. Нарагэр таг өргөн штэ. Тэр Аз ТV-с авсан хамгийн анхны юм болсон. Тэр чинь зохиолч шүү дээ. Тэгэхээр байсан болж таарах гэдэг л да. Яг хийм биш болж таарсан. Тий, хийм бол бүр эртнээсээ анханасаа л баг байсан. Эдийн засгийн хуучтай жоох юм байна. би эдийн засаг байж болох юм л да. Эдийн засаг. За оролцогчд маань 5 дахь асуултанд ороход бэлэн болсон байна. Эдийн засаг бол Нобелийн шагналын хамгийн сүүлд орсон одоо шагналын сэдэв байх нь тийм ээ. 3 сая төгрөгтэй үлдсэн оролцогчд маань одоо 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 5 дахь асуулт маань 3 хариулттай. 2 дээр нь манай оролцогчид мөнгө байршуулах боломжтой. За сэдвээ сонгоё. Хурд гадаад хэл. Хурд гэж одоо физик талаар байна л тий. Оо юу ч хийж болно л доо. Зүгээр интернетийн хүн. Тий. Аль сэдвийг сонгосон? Гадаад хэл. Гадаад хэл. За. Оролцогчд маань 5 дахь асуултынхаа сэдвийг гадаад хэл гэсэн сэдвийг сонгосон байна. Дэлгэсэн дээр одоо 3 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц Герман. 2-р дэлгэц Франц. 3-р дэлгэц Орос. Нэг аль улсаас ихтэй. За, асуултыг харъя. За. Герман. Монголын жолооны үнэмлэхэн дээр монгол, англи хэлнээс гадна Франц. ямар хэлээр бичсэн байдаг вэ? Франц гэдэггүй. Герман, Франц, Орос. Феминистик кондю гэдэг.
Зогсоох уу? Зогсоё. За цагийг зогсоё гэлээ. Баяр үргийн. За оролцогчд маань 5 дахь асуултанд хариулсан байна. Монголын жолооны өрнөлтгөн дээр Монгол англи хэлнээс гадна ямар хэлээр бичсэн байдаг вэ гэсэн асуултанд Франц гэсэн хувилбар дээр хоёр оролцогч маань шууд 3 сая төгрөгөө тавилаа. Герман, Орос хоёр бол биш. Францаар юу ч бичсэн байдаг. Permis de conduire гэдэг. Яг Аялаг нь бол би мэдгүй. Permis de conduire. Кондер ч үлээ. Францаар Франц хэлийг мэдгүй болох юм дээр уншиж чадах. За тиймэрхүү юм бичсэн. Францаар бичсэн байдаг гэж байна. 3 сая төгрөгөө бүгдийг тавьсан. Зөв хариултыг харцгаая. Айл бол permis гэдэг чинь permission. Тийм, зөвшөөрөл гэсэн үг байна. Тэгэхээр герман бол permis гэж хэлж байна. За орос бол угаасаа биш. Ихтэй бас яагаад за Францаар бичдэг вэ? Дүү гэдэг залгуур чинь Франц дээр. Герман дээр. Герман дээр байхгүй, герман дээр дүү das. Герман чинь das. Орос бол биш. Баяр үргийн. За оролцогчд маань 5 дахь асуултанд амжилттай хариуллаа. Одоо бид 6 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 3 сая төгрөг манай оролцогчдод байгаа. Унда дэлхийн хотууд. Дэлхийн хотууд нь зүгээр юм уу? Надад дэлхийн хотууд нь зүгээр санагдаад байна. За надад ч гэсэн арай ойрхон барыг дэлхийн хотууд юм да. Дэлхийн хотуудыг авч. Дэлхийн хотууд. За. Нэвтрүүлгийн оролцогч маань 6 дахь асуултынхаа сэдвийг дэлхийн хотууд гэсэн сэдвийг сонгосон байна. Тунгадахгүй дэлгэцэн дээр 3 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц Рио де Жанейро. 2-р дэлгэц Касабланка. 3-р дэлгэц Буэнос Айрес. Аргентин. За, асуултыг харъя. Дэлхийн хотууд гэсэн яг л дэлхийн хотууд гарч ирлээ, тийм. Европын улсуудаас ганцхан улс Европоос өөр төвд орших хотыг нийслэлээ болгож байжээ. Эдгээр хотуудын аль нь тэрхүү Европын нэгэн улсын нийслэл байсан бэ? Рио де Жанейро, Касабланка, Буэнос Айрес. Газар зүйн үед бодоод үзсэн. Касабланка байлгүй. Тийм, Марокко ч Касабланка яг том бомб шүү дээ. Нийслэл Бодлоо нийслэл болгож ирсэн гэхээр Европоос өөр төвд орших. Европын улсуудаас ганцхан Европ улс. Тэгэхээр Касабланка л болж таах. Хаа байсан Буэнос Айрес, Рио де Жанейрод нийслэл. За Европоос өөр төвд орших хотыг Касабланка л Африкт. тэр хотууд юм. Зяа. Энэ л болж таарах гэдэг юм да. Европын улсын нийслэл гэж байна. Сайн бодоорой. 30 секунд үлдсэн байна. Буэнос Айрес бол хаа байсан Аргентин шүү дээ. Рио де Жанейро. Одоо Нийслэл. Европын нэг улсын Европоос Бразил чинь колонич гэсэн. колонич гэсэн. Буэнос Айрес. гэсэн. Рио де Жанейро. Португалч колонич гэсэн. Аргентин колонич Испани. 10, 9, Яа Касабланка колонич. 7, 6, Касабланка 5, хувааж болно. 3, 2, 1. За оролцогчд маань 6 дахь асуултанд хариулсан байна. Европын улсуудаас ганцхан улс Европоос өөр төвд орших хотыг нийслэлээ болгож байжээ. Эдгээр хотуудын аль нь тэрхүү Европын нэгэн улсын нийслэл байсан бэ? Аль улсын нийслэл? Аль улс нь өөрийнхөө улстай нийслэлээ байлгахгүй яачихсан тэгээд хүний газар нийслэлээ. Португалчууд нэг хэсэг Рио де Жанейро руу нийслэлээ шилжүүлсэн байх боломжтой юу? Зүгээр яг колон гэж байсан. Тэгэхээр одоо яагаад заавал улсынхаа нийслэлийг бүхэл бүтэн Атлантын далаад амнуулаад 51 тэгээд тэнд одоо шинэ улс хоёр нь тэнд байгуулъя. Лиссабон бол одоо хуучирчээ гэд. Гэсэн байх боломжтой юу? Зүгээр бодъё л доо. Тэгэхээр юу яг шалтгаан нь юу вэ гэдгийг аягүй чухал байна л да. Дээд үед л те 1700 одоо 800 язаа тухай дээд үед ч одоо тээврийн хэрэгсэл гэдэг юм чи өнөөдрийнх шиг тэгж 10 хэдэн цагийн дотор нисээд очих боломжгүй тийм байсан үед Тэнгис далаагаар аялаад тэгж хол яваад. Юу л да юу нь Касабланкад нийслэлээ байршуулах Европын улс ямар улс байна? Испани. За Испани байж болох юм. Касабланка газар зүйн байрлалын хувьд бол хамгийн ойрхон болж таарад байгаа юм л да. Тэгэхдээ би л Испаниг Мадрид сольж ирсэн гэж та дуулаач. Испанч байж бол бас арай өөрч улс бас байж. Ер нь яг Касабланка ч ер нь жоо алдартай л болсон шүү дээ. Яг тэр Дайны үед л алдаршаа. Тэгээд сүүлд дуу гаргасан. Тэ нэг дуу гарсан. Дайны үед нөгөө киноч байдаг. дөрвөсдгийг л гаргадаг байсан газар.
За, Буэнос Айрес боломжтой юу? Ер нь Өмнөд Америкийн энэ хоёр улсыг бол яг хоёулаа колоничлогдчихсэн ч гэсэн Европоос тэр колоничлжсэн Испани, Португал хоёулаа бүр Өмнөд Америк руу гэж нийслэлээ шийдвүүлнэ гэж бол бодохгүй. Испанчууд Аргентинд нийслэлээ тавина гэж байхгүй юу? За Тэгээ бүр Испани зам маш хүндэх тийм шалтгаан байх хэрэгтэй л баг л та. Зөв хариултыг харцгаая. Арай ойрхон орн Касабланка гэх. Марокко тийм бодвол Тэгээ энэ бол яг зөв газар зүүн Тэгээ Мароккогийн нийслэл нь бол Рабат Рабат гэдэг. Рабат гэдэг. Өөр хот байгаа шүү дээ. Нэг сайхан дууд гарсан юм да Касабланка гэж тийм. Киноч байдаг баг. Касабланка гэж кино байгаа. кино соо тий. Буэнос Айрес биш болж таарлаа. Рио байхад ямар магадлал байх вэ? Стой бодоод. Тийм байна. Яа гэсэн юм бэ? Португалч шиг. 50 сая төгрөг бүгд доош унлаа. Португалчууд Рио де Жанейро руу нийслэлээ төр шилжүүлсэн юм байна л да. Магадгүй яг Дайны нөхцөлөд Дайны улмаас. Орлогчд маань 6 дахь асуулт хүртэл амжилттай явж чадсан. Тун харамсалтай. Зарим нэг зүйлүүд эргээд бодоход тий. Тий. За баярлалаа. Иргэнбэгчтэй 50 сая мод шоуны нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогч маань 50 сая төгрөг доош унсан учраас нэвтрүүлгийг хараахан цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Гэхдээ маш сайн оролцож байсан гэж би энд хэлмээр байна. Харин тун удахгүй дараагийн оролцогчид яг энэ тайзан дээр гарч ирэн 50 сая төгрөгийн төлөө тоглох болно. Тэтгэлийн ормын дараа эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ивент төлөгч Монголын хамгийн том loyalty хөтөлбөр Candy. Ингээд 50 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч эцүүд маань хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдоо угтан авцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. За өөрсдөө манай үзэгчдэд товчхон танилцуулахгүй юу? За намайг Ган хоёг гэдэг. Би хоёр одоо аж ахуй эрхлэлдэг юм. Миний нэр Инкват. Би нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн байгаль орчны чиглэлээр төсөл дээр ажилладаг. Зөв. За та хоёр найзууд уу? Найзууд. Найзууд. Яагаад гинтгэ орохоор болов? Өө яха үздэг. Тэгэл хоорондоо ярьж байгаа л манай энэ найз нэг удаа тэгэл хоёулаа нэг ороод үзье гэл. Тэгэл би ч дэмжээл. Тийм танаа Яагаад нэвтрүүлэг. энэ найзыг санал болгоо? Энэ найз бол мэдлэг бол хитийцсэн үнэ. Тэр багын найзууд л Аха. та. Тийм тэгээ ер Багын нь найзууд дундаа ингээ бүртгэжсэн чинь ерөөсөө Яг нэг мэдлэг хитрээд зүуд болоод байхгүй тий. Дунд насны одоо Монголын дунд насныхан ямар л мэдлэг боловсралтай байдгүй тиймэрхүү л болсоо. ер нь бол Монголын дунд насны хүмүүс бол бас тал одоо хүүхд насны коммунизмоор дайраад Тий, өнгөрсөн. яг тийм л. Тэгэхээр одоо бас коммунизмын үеийн сургалт гэдэг бол бас нэлээд шүү дээ, тий? тийм бас даваа тал бий сул Тэр тал. бэлдсэн ер нь Хогдоо ихэд нэг жаахан ном харлаа тэгээд. жоохон ном харсан уу? Тиймэрхүү л. Зүйтэй. Бэлт хэрэгтэй. Энэ чинь 50 сая төгрөгийн асуудал шүү дээ, тийм ээ? Тий. 50 сая төгрөгийн төлөө огт бэлтгэхгүй ороод ирж ивэл их л хайхрамжгүй хүний шинжил болж таах гэдэг байна л та. За 50 сая төгрөгөндөө хөгж болно. Та хоёрын мөнгө нь байна. За нэвтрүүлгийн дүрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-4 дахь асуултууд руу хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5 6 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Асуултыг бодох хугацаа 1 минут. За асуух зүйл юу вэ? За халгатай. Ойлгомжтой. Шууд эхлэх үү? За. За тэгвэл та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Алдартай зураг дуу хөгжим. Зураг авсан дээр.
За хоёулаа урлагийн сэдв болчихлоо шүү дээ. Зураг авъя. Зураг байна, дуу хөгжим байна. Зураг дэшөө. Энэ миний бодлоор л зураг л авъя. Тэгээд аль нь Чамд их өргөн наадчих хэвтэй. Тий. Миний хувьд бол ер нь зурган дээр юм шүү. Зураг аваад үзье гэж Тий. дээ. Тэгэл. Чи зурган дээр найдаад байна уу? Тий, тэрэнд илүү найдчих. Хамтлагд уучт байна юм болоо юу юм болоо. Дуу хөгжим бас их өргөн шүү дээ. Алдартай зурагч бол дуу хөгжмийг бодвол бас алдартай учраас. Зурагч бас их өргөн. Тий, өргөн лээ. Тий. Яг хаа алдартай юм тэрэн байна. дотор алдартай нь бас арай дуу хөгжмөд бол арай гайгүй гэж. За зураг авах уу тэгрээ. За алдартай зураг авъя. Алдартай зураг. За оролцогчд маань нэгдэх асуултынхаа сэдвийг алдартай зураг гэсэн сэдвээр сонгосон байна. Хэрэгцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Хашгиран Эдвард Мунк ориллоо ч гэдэг тийм. Хоёрдугаар дэлгэц Мона Лиза Леонардо да Винчи. Гуравдугаар дэлгэц Совдон эмэгтэй бүсгүй Ян Вермер. За дөрөвдүгээр дэлгэц 16-ийн эгтэйг нь Мадонна Рафаэл. За алдартай гэвэл өстой дэндүү алдартай зураг байна тийм. За асуулт ойлгомжтой. За. Гэртээ ганцаараа киноны энэхүү зургийг эдгээр зургуудын альнаас нь сэдвүүлсэн бэ гинэ. Хашгиран Эдвард Мунк, Мона Лиза, Леонардо да Винчи, Совдон эмэгтэй бүсгүй Ян Вермер 16-ийн эгтэйг нь Рафаэл. Цаг маань дөнгөж явж эхэлж байдаг. Зогсоох уу? За жоохон бодолт байж. Жоохон бодох уу? За бодох. За тэр үл ойл. Мөнгөлөө шүү дээ тэр л. Тэр үл ойлгомжтой. Совдын эмэгтэй ойлгомжтой. Леонардо Мона Лиза ойлгомжтой. Зогсоё дээ. Зогсоё. За цагийг зогсоё гэлээ. За энэ чи бас ингээ харахтаар ч юусэн яг л нөгөө зураг нэ. Гэтэ жоохон инээдэмтэй болгосон л. Тийм байна. Тэгээ ер нь бол атомын бомбог дэлбэлэх одоо цөмийн дайн, хүйтэн дайны үед бол энэ тэр нөгөө Эдвард Мункийн зургийг бол ерөнхийдөө юу яадаг байсан те. Яг баг эмблемийн зураг юм шиг цөмийн одоо дайны уршиг юм шиг ингэж үзүүлдэг байсан те. Энэ гар мараа хүртэл ингэж бариад бүр яг л яг л Эдвард одоо Мункийн орилон болчих. гүүрний наар ингээд зогсож идэг шүү дээ. Гараа бариад гүүрэн дээр зогсчихдаг шүү дээ. 50 сэдвэргээ бүгдийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Баяр хүргэе. За нэвтрүүлгийн оролцогч маань нэгдэх асуултанд амжилттай хариулсан 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байгаа. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгчдэр Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy. Candy маань хэдийнэ 1 сая хэрэглэгчтэй болоод байгаа. За дээрэс нь санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Туркийн Тамек брендийн Цэвэр жимсний шүүс нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгчдэр ажиллаж байгаа үедээ бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Хүнсний бүтээгдэхүүн барилга. За энэ дээр чинь хүнсийг бодвол арай гайгүй байж магадгүй. Гэж бодож байна. Барилга бол яг дэлхийн алдартай том хүү юм байсан. Энгийн хүнсний бүтээгдэхүүн гэхээр одоо хэл энгийн асуулт. барилгыг бол би сонгомоор байна. Чиний бодлоор юу? Харин би бас тэгж бодож байна. Барилгаа сонгох. Тийм барилгаа сонгох. Барилгаа сонгож. Барилга сонгох гэж байна уу? За оролцогч маань хоёр дахь асуултынхаа сэдвийг барилга гэсэн сэдвээр сонгосон байна. Тэгэхээр одоо дөрвөн хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц 3 4-р хороолол. Хоёрдугаар дэлгэц 13-р хороолол. Гуравдугаар дэлгэц 40 мянгат. Дөрөвдүгээр дэлгэц 120 мянгат. За дан хуучны хорооллууд байна да. Хуучны хорооллууд байна. За асуултыг харъя. Монголын уран сайхны Аман хуур кинонд Соном өвгөн түүний гэргий дарь хоёр хаашаа нүүдэг хэмээн гардаг вэ? 3 4-р хороолол 13 дугаар хороолол 40 мянгат 120 мянгат. За тэр хоёрыг бүгдээ 40 мянга 120 мянга хоёрын нэг ястай. Тэгэхээр 40 мянгат бол эхлээд баригдсан юм. 120 мянгат сүйд учраас би 40 мянгатыг илэрсэн гэж байна. Би бас тэгж бодож байна. 40 баргүй. Ер нь баргүй те. 40 мянгат одоо тэр нэг 120 чинь сүүлд хятад байсан байсан. 40 сүүл үтсэн байна. 50 том байл гэж бодож штэ. Аман хуур хэдэн нэг нэ?
Канон 30 секунд үлдсэн байна. 60 оны үеийн кино юм уу та. 40 мянга онон таарч байна. 40 мянга бол ерөөсөө Ямангүй байршууд амжихгүй байж магадгүй шүү. Техник 21 секунд үлдсэн байна. Байршуудаарай. Телефон. Шот. 1 минутанд амжилт байршууд шаардлагатай. Зогсоох уу? Зогсоё. Тэр 13 дугаар хороолол уу? Энд дэр бол сүүл дээ. 3 3 4 дугаар хороолол мөн Тэр бол 80-аад оны үйл. Тэгээ энэ 3 4 дэх хорооллыг барьж явах би мэднэ л дээ. Барьж ирсэн юм. Манай Бариад бариад байсан тийм. барьдчихсан. За. 40-ийн бол нэлээд. 120 мянга тэзээ өргөцсөн. 120 мянга дээр харин Тасаа хойно өргөцсөн байл. ардтай 40 мянгатын дараа баригдсан. Тэр инхтэй нэг үр мөртэй Хэдэн он орчим юм? Хятад 60 он байж барьжсэн 60 он тий? 60 он л угс тааж. Ер нь 67 он болж 60 байгаа он, тийм. тий. Аман хуур киноч 1963 оны кино л доо. Тийм. Аха. Тэгвэл тэр Тэгэхээр ер нь энэ хоёр л байна уу энэ хоёр байж. Ягаад 40 мянга дээр нь шууд бүгдийг тавьчихва. Хэрвээ энэ байвал тэгээ бадарлаа шүү дээ. хотынхоо төвийн барилгыг эхэлж барих болоо л гэж бодоод байна. Оролцогчд маань 40 мянга гэсэн үйлбэр дээр 50 сая төгрөгөө бүгдийг тавьсан байна. Зөв хариултыг арцгаая. Жангар он баригдсан юм. Дай хотод тэгэл тавьсан шүү дээ. Зөөр дээр нэг биг тавьбалтай холжтэй тийм байлаа. Мөнгөтэй чинь Байшингуудын тэр балкон дээр гараад одоо тэр наан. Яа 3 4 дугаар хороолол 13 дугаар хороолол бол сүүлд 80-аад он 70-аад он 80-аад он баригдсан учраас биш болж таарлаа. Тэгээ балконы санал та. Ийм тэр юу төмөр балконтой байсан шүү дээ. Тэр гудам байрлалын хувьд бол 40 мянга төстэй харагдсан. харагддаг байхгүй. Киноныхан дээр байдаг. Зөөрийн махтын балконууд чинь нэг арай төвөж шилждэг. Арай өөр идэгсэн юм даа. Тэр балкон дээр би тэр хэсгийг санаад байна тэр. Гараал нэг хүүхд цагийн жирэл идэг шүү дээ. Яа баяр. Оролцогчид маань хоёр дахь асуултаа амжилттай давж чадсан тэдэнд 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байна. Одоо бид гурав дахь асуултын сэдвийг сонгох ёстой. Гэхдээ нэвтрүүлгийн маань цаг одоо дуусч байгаа учраас нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх боломж алга. Харин манай оролцогчид дараагийн дугаараас 50 сая төгрөг маань бүрэн бүтнээрээ байгаа. Гурав дахь асуултаас эхлэн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн тоглох боломжтой болж байгаамаа. Ингээд 50 сая онцгой нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар хоёр оролцогчтойгоо дахин гурав дахь асуултаас эргэн уулзъя. Тэр баяртай. Энэ удаа 11 сая төгрөг болж байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Мөнгө. Нэг сая төгрөг. Зя мөнгө авч олно.